Улсын хөл хорой өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөл байдалд бол бас одоо оролцуулаад авах бол бүрэн шаардлагагүй гэж бол харж байгаа. Тэгэхээр энийг бол мэдээж ерөнхийлөгчийн уриалгыг улсын их хурлаар хэлэлцэж тодорхой шаардлагатай тохиолдолд энэ онцгой нөхцөл байдалд нийцүүлсэн шийдвэрийг бол гаргаж болно гэж бол харж байгаа. Монгол улсын үндсэн хууль холбогдох хуулиуд, сонгуулийн тухай хуулиуд дээр бол онцгой нөхцөл байдалтай уялдуулж холбогдох зохицуултуудыг бол хийсэн байгаа. Онцгой нөхцөл байдал гэдэг нь одоо яг юу багтаж байгаа. Жишээлбэл одоо гамшигын байгаль орчны гамшигын эрсдэл бас багтсан байдаг тий. Тэр яг энэ эдийн засгийн арга хэмжээ багтсан байт юм уу? Тэгэхээр ерөөсөө үндсэн хуулийн 25(2) дээр бол тодорхой энэ онцгой нөхцөл байдал гэдэг асуудыг бол тодорхой зааж ямар одоо асуудлыг бол онцгой нөхцөл байдал гэж үзэх үү гэдэг бол тодорхойлсон байна. Үүнд бол хүн амын эрүүл мэнд аж одоо тайван тухтай амьдрах нөхцөл байдалд сөргөөр нөлөөлөх гэдэг юм уу те. За мөн дээрээс нь байгалийн гамшигын аюулт үзэгдэл гэдэг асуудлууд бол тусгацсан байдаг. Тэгэхээр бид нар эдгээр зүйл залтуудтай уялдуулж бол тодорхой шийдвэр бол гаргаж болно. За өнөөдөр Монгол одоо зөвхөн Монгол улс биш дэлхийн нийтээр аваад үзэхээр бол нийт 198 улс оронд энэ аюулт өвчний дэгдэлт бол гарсан байна. За нийтээ бараг хагас сая гаруй иргэд бол эдгээр өвчнөр одоо өвдсөн байна. Бараг 40-50 мянган гаруй иргэд бол нас барсан байна. Тэгэхээр цаашид бид нар бол цаг минутаар өдөр хоногоор өөрчлөж байгаа нөхцөл байдалд бол цаашид хэрэгхийг бол бид мэдэхгүй. Тэгэхээр бол нөхцөл байдлыг зөвөр үнэлж шаардлагатай тохиолдолд бол бид нар онцгой нөхцөл байдал энэ дэглэмийг бол тогтоож бол бүрэн болно. Энэ бол улсын их хурлын бүрэн эрхийн асуудал үндсэн хууль болон сонгуулийн тухай хууль бусад холбогдох хуулиуд дээр бол эдгээр асуудлыг зохицуулсан байна. Манай улсад одоо яг ийм эрсдэлтэй нөхцөл байдал бас хараахан жишээлбэл Итали шиг ийм нөхцөл байдалд ороогүй. Тэгэхээр ерөнхийдөө яг хуулийнхаа дагуу сонгуулиа явуулах зүйтэй гэдэг зарим байр суурийг хуульчид илэрхийлээд хэллээ. Тэгдэггүй яах вэ? Тэгэхээр бид нар одоо бас л одоо нөхцөл байдлыг бол тааж хэлэхэд бол одоо мэдэхгүй байна. Магадгүй одоо юу гэдгийг сарын дараа, 2 сарын дараа, 3 сарын дараа нөхцөл байдал хэрхийг бол мэдэхгүй. За ерөн зүгээр аваад үзэхэд бол дэлхийн одоо нийт одоо шиг хандлагыг хараад үзэхэд бол нийт дэлхийн 76 улс оронд энэ жил улсын их хурлын болон ерөнхийлөгчийн орон нутгийн болон сонгуулиудтай байгаа. Эхнээсээ эдгээр улс орнууд. За тухайлбал Англи бол 5 сарын 7-нд бол орон нутгийн сонгуул байсан бол хойшлуулсан байна. За Франц бол орон нутгийн сонгуул байсныгаа сая сар гараа одоо тодорхойгүй хугацаагаар бол хойшлууллаа. За Америкийн нэгдсэн улс 11 сарын 7-нд одоо бас энэ ерөнхийлөгчийн болон одоо Сенат конгрессийн бол сонгуультай. За эдгээр асуудлуудаа хойшлох асуудлууд бас яригдж эхэлж байна. За Оросын холбооны улс бол 4 сарын 22-нд бол үндсэн хуулийн нэмэлт өршөлтийнхаа одоо тодорхой санал ард нийтийн санал асуулгыг бол авахар төлөвлөж байсан бол энийг 6 сар хүртэлх хугацаагаар бол хойшлуулж байна. Цаашдаа бол бид нар асуудлыг үнэлж магадгүй ард нийтийн санал асуулга бол хойшлуулах асуудал хөндөг гэж байна. Тэгэхээр бид нар энэ нөхцөл байдалд нийцүүлж Монгол улсын дотоод нөхцөл байдал хэрэг вэ? За энэ өвчтний дэгдэлт хэр байх вэ? 20 цэрийн дэглэм маань ямар нөхцөл байх вэ гэдгээс хамаарч бол энэ шийдвэрийг явандаа бол явц байдлыг үнэлж бол гаргаж болно л гэдэг энэ хуулийн зохицуулт байгаа. Зарим эдийн засагчид хугацаанд сонгуул болсноор харин ч төсвийг хэмнэх давуу талтай гэж байр суурийг илэрхийлж байна. Тухайлбал одоо энэ 20 цэр дэглэм одоо энэ үед өөрсдийнхөө одоо зар сурчилгааг нөгөө хулгай маягаар их хэмжээний төсөв зарцуулахгүй гэж дүгнэж байгаа шиг байна. За тэгэхээр та бүхэн бас өдөр мэдж байгаа. Ерөн зүгээр яг энэ жил бол улсын их хурлын сонгуультай, орон нутгийн сонгуультай нийт сонгуулийн насны 2.1 сая иргэд бол санал одоо сонгуульд оролцох, саналаа өгөх, сонгохт бол бүр хэрэгтэй. За тэгэхээр бид нар бол ерөн зүгээр хэрэг нөхцөл байдалд ордвол бид нар одоо дахин сонгуул хийж, за дээрэс нь бол энэ одоо 2.1 сая иргэдийг одоо сонгуульд оролцуулах, за төвлөрлийг бий болгохын шаардлага бол бас байхгүй гэж магадгүй. Тэгэхээр бид нар энийг бол улсын их хурлаар сайтар ярилцаж тодорхой магадгүй уриалгыг бол дэмжсэн шийдвэрийг бол гаргаж болно. Үндсэн хууль болон сонгуулийн тухай хуулиар эдгээр зохицуултууд бол байгаа л гэж хэлэх байна. Улсын их хурлын сонгуулийг одоо хойшлуулахад 3 сарын дараагаар бүх эрх мэдээ ерөнхийлөгчийн мэдээ шилжин гэсэн юм яриа явж байна. Энэ ерөнхий хуулиар хэдэн зохицуулсан мэдээ? За тийм зүйл бол байхгүй. Энэ бол үндсэн хуулийн зохицуулт болон бусад одоо хуулиар бол бүрэн зохицуулагдсан асуудал. Ерөөсөө яг зүгээр ерөнхийлөгчийн уриалган дээр бол дурдгдсан нэг асуудал маань бол магадгүй хямралын нөхцөлд төрийн удирдлагыг төвлөрүүлэх гэдэг саналыг бол гаргасан байсан. За энэ маань бол юу хийж гэнэ вэ гэхээр ерөөсөө онц байдлын тухай хуулийн дээр заагдсан байдаг. Хэрэв магадгүй онцгой нөхцөл байдал үүссэн, онц байдал зарласан тохиолдолд ерөөсөө улсын онцгой комиссийн эрхийг үндэсний аюулгүй байдалд зөвлөлж шилжүүлнэ. Зөвлөл магадгүй улсын их хурлд оруулах шаардлагатай хуулиуд дээр бол тодорхой саналуудыг гаргана. За магадгүй
одоо засгийн газар тодорхой чиглэлүүдийг өгнө, үүрэг хэрэгжилтийг нь хянаж гэдэг юм уу, эдгээр тодорхой хуулийн зохицуулт бол байгаа. Он цуулийн тухай бол 1995 онд бол батлагдсан. Энэ хуулийг бол бид нар хэрэгжижсэн түүх жишг практик бол байхгүй. А гэхдээ бол тодорхой энэ хуулийн хүрээнд бол зохицуулттай байгаа. Тэрнээс ямар нэг байдлаар нэг хүнд нэг засаглалд одоо юу гэдэг бүх эрх мэдлийг төвлөрүүлэх энэ хууль бол зохицуулт бол байхгүй. Үндсэн хуулийн дээр зохицуулагдсан. Бусад хуулиуд дээр ч эдгээр асуудлууд бол тодорхой заагдсан байдаг. Таны бодлоор яг хэдэн хугацаанд хойшлуулах зүгээр гэж үзэж байна? Гэхдээ яг бид нар одоо нөхцөл байдлыг харъя. Дахиад магадгүй 2-3-7 хоног Монгол улсад одоо энэ коронавирусын буюу энэ аюулт өвчний нөхцөл байдал хэрэг нь энэ байдлыг харж үнэлж дүгнэлж хагаад за магадгүй шаардлагатай тохиолдолд хэрэг одоо өвчний гаралт нэмэгдээд байх тохиолдолд бол орон нутгийн сонгуультай бол их хурлын сонгуулийг хийх бүрэн боломж болцоо бол байна. Үүгээр бол магадгүй намар тухайн тэр одоо онцгой нөхцөл байдал, арилсан нөхцөл, өвчний дэгдэл буурсан цагт бид нар энийг бол олон сонгуулиудыг одоо тус тусад нь хийхгүйгээр давхардуулаад нэг сонгуулаар бол нэг дор хийх бүрэн боломж бол байна л гэж харж байгаа. Үнцөлийн нэмэлт өөрчлөлтийн одоо үйлчлэлээр 5 дугаар сарын 25-наас өмнө засгийн газар огцрох ийм одоо хуулийн үйлчлэлийг бол даах хэрэгтэй байна. Тэгэхээр дөрвөн сайдаа засгийн газар бол авч үлдээд бусдаас солих уу? Эсвэл одоо энэ одоо бүтэц бүрэлдэхүүн өөрчлөлт оруулах энэ асуудлыг нь яаж харах вэ? За тэгэхээр энэ удаагийн улсын хурлын маань одоо ерөөсө баталж гаргасан хамгийн том одоо хууль маань бол үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал байгаа. За энэ хууль бол 2020 оны 5 сарын 25-ны 12 цагаас бол бүрэн хэрэгжиж эхлэх ёстой. За гэтэл нөхцөл байдал бол одоо бас энэ 20 цэрийн дэглэмтэй холбогдуулж өндөржүүлсэн байдал зарласантай холбогдуулж бол улсын их хурл бол бүрэн хуралдаж чадахгүй. Тодорхой холбогдох одоо юу гэдэг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд холбогдуулж хийгдэх ёстой байсан 20-30 гаруй хуулийн одоо нэмэлт өөрчлөлтүүдийг хийж чадахгүй байх нөхцөл байдал үүсэж байна. За тэгэхээр бид нар ер нь бол ямар ч тохиолдолд бол үндсэн хууль одоо батлагдаад хэрэгжиж эхлэхэд бол үндсэн хуулийг дагаж мөрдөх ёстой. Тэгэхээр бол нэг талаасаа бол засгийн газар бол шинэ батлагдсан нэмэлт өөрчлөлтүүдийг бол дагаж мөрдөж хэрэгжүүлэх ёстой. Үүгээрээ бол одоо юу гэдгийг тухайн тэр улсын их хурлаас хамааралтай. За одоо хараат бус одоо юу гэдэг те засгийн газрын гишүүдийг томилох үүрэг нь бол засгийн газар дээр бол байгаа. Энэ асуудлаа бол улсын их хурл бол засгийн газар оруулж ирэх ёстой. За гэхдээ бид нар ерөн зүгээр зөвхөн энэ засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудал биш. Бусад ер нь 20-30 гаруй хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг одоо хийх асуудал нэлээд хүндрэлтэй байгаа учраас магадгүй шилжилтийн үеийн хуулийг гаргаж тодорхойгүй хугацааг нь хойш татах гэдэг юм уу тодорхой зохицуултуудыг хийх боломж болцоос байж магадгүй л гэж харж байгаа. Энэ ерөнхий сайдтай тэгэхээр ерөнхий сайд ерөнхийлөгчтэй зөвшөлдсөд энийг одоо улсын хурлд өргөн барих хэрэгтэй тийм. Тэгэхээр магадгүй одоо энэ улсын хурлд өргөн барих засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн хэрвээ чадамжгүй гэдгийг одоо батлал шууд засгийн газар огцрох уу? Одоо үндсэн хуулийн зөрчилдөөр орно гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө тухайн тэр одоо юу гэдгийг магадгүй бид нар тодорхой шилжилтийн үеийн зохицуултыг хийхгүй бол хуулиар эрх зүйн орчныг нээж өгөхгүй бол 25-наас хойш хэрвээ энэ засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн энэ чигээрээ явбал үндсэн хууль зөрчиж гэнэ л гэсэн үг. Гаргаж байгаа шийдвэрүүд нь бол хүчин төгөлдөр босоод гэж ойлгож бас болно.